Улсын их хурлын гишүүн БСН-ээс эрүүл мэндийн салбарын санхүүжилт болон салбарт боломж буй асуудлын талаарх дараах 4 агуулгын хүрээнд мэдээлэл сонсох саналыг ирүүлсэн дагуу дараах мэдээллийг танилцуулж байна. Эрүүл мэндийн салбар 2021 оноос эхлэн санхүүжилтийн шин тогтолцоонд шилжиж, эрүүл мэндийн даатгалын санд түшиглэн нэг худалдаа авагчийн тогтолцоог хэрэгжүүлж байна. Энэхүү шинжилгээний хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн хэмжээ нэмэгдэж, даатгалагчид учирч буй эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлийн хуваах чадамж нь дээшилж, хувь хүний халаасны төлбөр буурсан. Эрүүл мэндийн даатгалын эрүүл мэндийн санхүүжилт гүйцэтгэх үүрэг оролцоо нэмэгдэж, түүний хэрээр хариуцлага бас нэмэгдсэн. Гэвч сүүлийн жилүүд зардлын өсөлтөд уялдсан санхүүгийн хүндрэлүүд үүсэж байна. Тухайлбал эрүүл мэндийн байгууллагуудын өглөг авалгын харьцаа 2023 онд харьцангуй тэнцвэртэй байсан хэдий ч төрийн албан хаагчдын цалин 2023 онд 40% хүртэл 24 он 8%-аар нэмэгдүүлсэн. Мөн орон нутгийн нэмэгдлийн 40%-ийг нэмэгдэл зэрэг хүний нөөцийн зардал огцом өссөн. Эрүүл мэндийн даатгалын байгууллага 2025 оноос эхлэн үүссэн үр төлбөрөөр бууруулах сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тусламж үйлчилгээний худалдаа авах үйл ажиллагааны төсвийн сахилга бат тогтоох арга хэмжээ үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн. Мөн 2025 онд эрүүл мэндийн байгууллагуудын үр төлбөр нэмэгдэхэд нөлөөлсөн томоохон хүчин зүйлсийн нэг нь 2025 оны улсын төсвийн тодотголын хүрээнд төрийн албаагчдын орон тоог 9%-аар бууруулж, үүнийг дагсан төсвийн 54.3 тэрбум төгрөгөөр бууруулсантай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл мэндийн даатгалаас сангаас санхүүжих төсвийн мөн бууруулж гэрээ байгуулан ажилласан. Гэвч богино хугацаанд эрүүл мэндийн байгууллагад орон тооны цомогтол хийх боломжгүй. Мөн эмч сувлагчаас бусад орон тоог бууруулах чиглэл өгсөн хэдий ч энэ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүснээс цалин нийгмийн даатгалын шигнэтгэлийн үр төлбөр энэ хэмжээнд нэмэгдэх үндэслэл болсон байна. Үүнтэй холбоотойгоор авлага өгөлгөөд зөрүү үүсч эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалын санд 2022 оноос 24 онд тайлангаар баталгаажсан нийт 316.8 тэрбум төгрөгийн хуримтлагдсан үр төлбөр үүссэн бөгөөд 2025 онд санхүүжилтийн зохицуулалт бодлого арга хэмжээ хэрэгжүүлсэний үр дүнд 2025 оны жилийн эцсийн байдлаар нийт үр төлбөр 198.3 тэрбум төгрөг болж 118.5 тэрбум төгрөгөөр буурсан байна. Мөн одоогийн 2026 оны 6 сарын байдлаар бол эрүүл мэндийн даатгалын сан ямар ч үргэлгүй болсныг бас хэлмээр байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар давлгаа шатлалын улсын эмнэлэг 2025 оны үглэгийг бүрэн барагдуулж 118.3 тэрбум тусламж үйлчилгээний 4-өөс 4 дугаар сарын гүйцэтгэл болон 5-6 дугаар сарын урьдчилгаа санхүүжилтөд 467.2 тэрбум гэрээний давсан цочмог төлөвлөгөө тусламж үйлчилгээний гүйцэтгэхэд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь 2025 оны жагсаалт төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга хэмжээ шинжилэн батлах тухай 04 доо тогтоолын дагуу 81.3 тэрбум, нийт 660.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. Эрүүл мэндийн сайдын багцын эрүүл мэндийн байгууллагууд 2025 оны жилийн эцсийн байдлаар 141.1 тэрбум төгрөгийн авлагатай гарсан бөгөөд 217.7 тэрбум төгрөгийн өртөө гарсан байна. Үүний 61.9 тэрбум төгрөг нь татвар болон нийгмийн даатгалын чимтгэлийн үр төлбөр бол 130.2 тэрбум төгрөг нь эм бэлтгэлийн зарлалын үр байна. За үүнтэй холбоотойгоор бас нэмжлэхэд бол энэ үрийн бараг 70% нь эрүүл мэндийн 10 байгууллагад эзэлж байгаа шүү. Эмнэлгүүдийн үр төлбөрийн шалтгаан нь дүн шинжилгээ хийхэд дараах 2 төрлийн шийдвэрлэх асуудал гарч байна. Үүнд нэгт эмнэлгийн удирдлага бүтэц зохион байгуулалт менежменттэй холбоотой асуудал байна. Үүнд эмнэлгийн эмч ажилтны оронтой 2020 онтой харьцуулахад огцом өснө, бараг 4,000-аар өссөн. Эмийн зардлын тэлэлт тендер хийхгүй авдаг, төлөвлөгөөгүй эмийн тусдаа үнээр хийдэг. Эдгээр асуудал нь үйл төлбөрийн шалтгаан байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж арга хэмжээний тухай засгийн газрын 2026 оны 4 дугаар сарын 15-ны өдрийн 134 дахь тогтоолыг батлууд нь цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд уг тогтоолын хүрээнд эмч ажилтны цалин урамшуулыг шударга ажлын гүйцэтгэлтэй уялдуулах ажлыг эрчимжүүлж KPI тогтолцоо нэвтрүүлэх, эмнэлгийн бүх шатны үйл ажиллагааг цахимж хэлбэрт шилжүүлж
давхар цаас хөдөлгөхгүй болох ажлууд, эмийн төвдөрсөн худалдаа авалт хийх байдлаар улсын хэмжээнд ижил үнээр авах зэрэгээр ажлууд хийгдэж байна. Бодлогын хувьд шийдвэрлэх асуудал байгаа бөгөөд үүнд эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг эргэн харах шаардлагатай байна. 20-30 мянган хүн амтай газар 100 мянган хүн амт байдаг эмнэлэг байгуулсан. Орон нутагт эмнэлгүүд байгуулж байна. Энэ бүхэн хүн амын хэрэгцээнээс давсан урсгал зардал тогтмол гарч байна. Зарим төрөлцсөн эмнэлгүүдийн хувьд хэд нэг төрлийн үйлчлэгийг төвлөрсөн зэрэг асуудал байна. Эдгээрийг иргэндээ хүртээмжтэй цогц авах боломжийг бий болгохоор дахин зохион байгуулах оновчтой болох зэрэгээр бодлогын шийдвэр гаргах шаардлагатай байна. Эрүүл мэндийн санхүүжилтийн шинжилгээг эхлүүлснээс хойш эрүүл мэндийн даатганы сангаас үнийн хөнгөлөлтөнд олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг эрүүл мэндийн даатганы үндэсний зөвлөл 2020 оны 13 дугаар тогтоолоор баталсан ба 22 оны 11 дугаар тогтоолоор шинжилэн баталж одоо мөрдөж байна. Тус 11 дугаар тогтоолын дагуу 156 өвчний үед хэрэглэх 651 худалдааны нэршлийн 30, 50, 70, 100% хөнгөлт үзүүлж байна. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлтөө олох эмийн жагсаалт гарах тухайн үед бүртгэлтэй байсан хэдий ч бүртгэлийн хугацаа дууссан. Бүртгэлийн хугацаанд импорт хийгдээгүй зэрэг шалтгаантай эмийн судалгааг хийж зохицуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна. Монгол улсын нийт хэрэглэж буй эмийн 20 гаруй хувийг дотоодын 30 орчим үйлдвэрсээр байна. 80 орчим хувийг импортоор авч байна. Эдгээр зөвхөн эм үйлдвэрч чиглэлтэй 20 үйлдвэрийн 10 үйлдвэр нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал болох GMP-гийн шаардлага хангаж батламж авсан ба дотоодын нийт эмийн үйлдвэрийн 90%-ийг эм үйлдвэрлэлийн зохистой дадлага шаардлага хангасан үйлдвэрсээр байна. Хүн амын тоо цөөн хэрэглээ язаардмал байдлаар шалтгаална зарим нэрийн эмийг бага тоо хэмжээгээр гадаадын улсын үйлдвэрлэгч нар эмийн хэрэгслийн нийлүүлэхгүй байгаагаас эмийн тасалд үүсэх цаашлаад үн нэмэгдэх эрсдэл үүсэж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалин 2026 оны 1-ээс 4 дугаар сард 30% нэмэгдүүлж нэмэгдэл цалинг өмнөх түвшинд зарцаан хэрэгжүүлсэн бол 2026 оны 5 дугаар сарын 1-ний үдээс үндсэн цалин засгийн газрын 26 оны 135 дугаар тогтоолын дагуу тогтоож нэмэгдэл цалинг нэмж тогтоосон цалингаас тооцож эхэлсэн. Тоо үзүүлэлтээр эмч, сувилагч, бусад албан агчдын үндсэн цалин нэмэгдүүлсэн шийдвэрийн өмнөх үндсэн цалинтай харьцуулж үзвэл эмчийн тухайлбал ТÜВМ 6 дугаар зэрэглэлийн үндсэн цалин 2025 онд 1,559 мянган төгрөг байсан бол 26 оны 1 дугаар сараас 2,26,700 төгрөг хүрч 467 мянган төгрөг өссөн бол сувилагчийн ТÜВМ 3 дугаар зэрэглэлийн үндсэн цалин 1,347 мянган төгрөгөөс 1,751 мянган төгрөг хүрч үндсэн цалин 404 мянган төгрөг өссөн. Анхаарал хандуулсан баярлалаа.